Сайн байцгаана уу? Өвөр Монголын Шилэн гол аймгийн баран үжимчин хошуугаас та бүхэнтэй жолгож байна. Ингээд үжимчин хошуу бол Монгол бүхийн дагшин орн, уртын дуунаа уугуул нутаг, Монгол ховчис заслын урийн сан гэсэн маш олон сайхан алдартай. Ингээд миний ард байж байгаа энэ шуумал бол дээр үед барилдаж байсан улаан, анжуу, дүүрэн жан гэдэг гурван бүх байж байгаа. Бүхэн уламжилт бие тэмрийн ховаараа нь бол үжимчний тал нутагт он удаан түүхтэй мөрдөн олон томонч суураар жужаа юм а. 2004 онд баран үжимчин хошуунд Гиннесийн дэлхийн тэмдэглэлийг үүдэх 2048 бүхийн уралдааны явагдуулсан. Үжимчин бүхийн ховчис засал нь бол ойрмогч гой байдгаараа нь урлан ирсэн бүсгүйчүүдийн гарын уран сэтгэлийн тэмрээч хүмүүсийг шагшуулдаг байна. Үжимчин бүхийн өмсгөл ховцсонд бол жанга, жодог, хормойвч, туушуу, гутлын хүлээр зэрэг багтдаг. Тэгвэл өвөр Монголд бол жангаат хөхөл гол байрыг ажилдаг. Жангаа нь бол төрлөөрөө нь хошуу сумнаас олгосон жангаа, овоо нарийн жангаа хийгээд дархан бүхийн жангаа гэж гурав хаваадаг юм байна. Үжимчин хэмээх энэ сайхан гайхамшигт гажир усанд бол үеийн аврагчуудаа төрүүлж дэвүүлсээр ирсэн юм. 18 дугаар зууны үед анжуу, 19 дугаар зууны үед дүүрэн жаан, 20 дугаар зууны үед сэнгэ, содон манчиг, лорой, ёндон, 20 дугаар зууны доор хагасд бол Эрдэнэбаяр, алмас, гончиг, жив бөхөө. Одоо үед Мэй Соёла, Оюунбат, Чагаан жаан, хорлоо жирэг өөрсдийнх нь чагуян эжигнэн улсын дотоод гадаадад нэр алдраа мандуулсаар ирсэн юм а. Монгол үндэснээ өрсөлдөөнтэй бие тэмрийн ог сүр болсон төдийгүй уян хатан ур ухаан хийгээд бүтэн жадлын хоромдол болсноор нь үжимчин бүхэн бол түүх соёлын хувьд бол маш их үн өртөгтэй байдаг. За та бүхэн үжимчин нутгийн соёлын иргэншил байгаль ахуйтай танилцгийг бол намайг дагаарай.